хоёрд болоход хитрхээ жижиг гэж үнэхээр үнэн үг юм аа. Яаж нэ за. Нэг залуутай болсон чинь манай 10 жилийн охинтой өргөдөг байсан байж таарад. За яах вэ гэсэн чинь манай оюутан ангийн охинтой уулздаг байсан байж таарад. За яах вэ гэсэн чинь сүүлдээ бүр манай хамаатан болж таарад бүр галзуурмаар юм аа. Заавал Улаанбаатараас хайраагаад ямар шаардлага байна? Өөр зөндөө сонголт биш үү? Ямар сонголт? Найзын жишээ нь Эрдэнтийн залуутай өргөж байгаа. Дахны охтод хөөрхөн Эрдэнтийн залуучууд царайлаг гэдэг чинь үнэн юм уу? Үнэн Эрдэнтэд очиод алхахаар цагрын шаа үзэж байгаа юм шиг лээд шүү дээ. Йоо, юундаа энэ Эрдэнтэд төрөхөөрөө тийм байна уу? Эрдэнтэд төрөхтэй байдгүй шүү дээ. Боловсролтой л байдаг байхгүй юу? Тэгвэл би ерөөсөө Эрдэнтийн найз залуутай болох шийдлээ. Тийм бэ. Араас гүгдэх юм бацаа. Байна уу? Бана. Өнөөдөр завтай. Йоо, сайхнаа би чамтай болцохгүй гэж хэд хэлэх юм бэ? Би зөвхөн Эрдэнтийн залуутай л ирэх нь. Тийм үү? Би Эрдэнтийн шүү дээ. Би худлаа яриад чамаа Улаанбаатар гэдэг чинь мэдэн шүү. Тийм л дээ. Гэтэ би Эрдэнэт зохицлоор сургууль сурах гэж байгаа. Шүлээсийн харьяа, Эрдэнэт үйлдвэрийн харьяа, Эрдэнэт зохицлоор дээд сургууль нь уул уурхайн болон нийгмийн ухааны чиглэлээр бакалаврын сургуулийн 16 хөтөлбөр хэрэгжүүлдэг ба инженер технологийн хөтөлбөрүүдээр 3.4, нийгмийн ухааны хөтөлбөрүүдээр 3.6 очоос дээш төгссөн тохиолдолд Эрдэнэт үйлдвэрт урилгаар ажиллах боломж өгнө явагдсан. Тэгээд бүр Булган аймгаас элсэн орж иж байгаа бүх хүүхдүүдэд эхний жилдээ 50% тэтгэлэг авах гэсэн. Харин Орхон аймгийн Баян өндөр самын ерөнхий боловсролын сургуулиуд төгсөж байгаа 60 сурагчдад 150 сая тэтгэлэг хамрагдах боломж олгож байгаа юм байна лээ. Стрессгүй, төгжрөлгүй Эрдэнэт хотод сурч хичээлийн дадлага Эрдэнэт төлөвлөлт. Лаажгаас дээ. Зааж штэ тэгвэл хамт суръя л та. Тэгэл та. Болж ийн. Тэгвэл хоёулаа шууд гэрлээ. Аа.